Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Төгс Сайрын нар мандах гэдэг. Би Арангай аймгийн Эрдэнэ уулган сумын хүүхдийн 12 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар ажилладаг. Бие засаад гэрээ засаад төрөө засагчлан насан туршийн боловсрол эзэмснээр хувь хүний амьдралын туршид шаардлагатай мэдлэг чадвар, ёс зүй, ёс суртахуун, зан төлөвт ахиц өөрчлөлт гарч идэг. Дээрх дадал хвшлийг өөртөө сурласнаар хүн ямар ч орчин нөхцөл өөртөө итгэлтэй, зоригтойгоор аливаа зүйлсийг олон талаас нь харж шийдвэрлэх арга замыг хайж байдаг. Мөн нийгэмд идэвхтэй байр суурь эзлэх боломжийг олгож, чадваржуулж, тасралтгүйгээр хөгжих боломжийг нь олгож байдаг. Миний хувьд насан туршийн боловсрол эзэмснээр дараах чадварууд нэмэгдсэн. Өөртөө итгэх чадвар, нийгмийн харилцаа хандлага, асуудлыг шийдвэрлэх арга замыг илэрхийлдэг болсон. Биеийн болоос сэтгэл зүйн эрүүл мэнд сайжирсан, бусдтай харилцаа холбоо хандлага сайжирсан, мөн байгууллага хамт олонныгоо манлайлах, тэргүүлэх, 17 уур амьсгалыг бүрдүүлэхэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулдаг болсон. Мөн хүнийг байгаагаар нь хүлээж авч хайлах ухаанд суралцж байгаа. Өөрийн эзэмсэн мэдлэг чадвараа мэрэгжил нэгдэх багш нар болон бяцхан шавь нартай заан сургаж түүжээлэх чин хүслийг мэдэлтэйгээр ажиллаж байна. Үг үйлдэл болдог, үйлдэл дадал болдог. Тиймээс та бүхэн өөрийн сурч мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлж амжилттай ажиллацгаая.